За сайн мэдсэн ингээд өнөөдөр бүгдээрээ гитараа хичээл номер 2-ыг үзэж чинь. За тэгэхээр өмнөх нэгдүгээр хичээлээр бид нар ерөнхийдөө нөгөө тавил, суул, барил одоо гэдэг зүйлүүд ойлгочихсон. Тэгээд ингээд магадгүй яг миний хэлсэн заавраар аягүй сайн хичээлүүдэд авсан өнөөдөр хичээл маш амархан байх болно. За өнөөдөр бүгдээрээ аккорд гэдэг зүйлийг үзнэ. Аккорд. За ер нь хөгжмийн онолд хамгийн түрүүнд сурах ёстой зүйлүүдийн нэг бол ихчгүүдийг эхлээд аягүй сайн мэдэх хэрэгтэй. За энэ хөгжмийн онолд нийтдээ үндсэн 7 ихшиг байдаг. Үүнд нь до, ре, ми, фа, соль, ля, си гэсэн үндсэн 7 ихшиг байрладаг. Яагаад үндсэн гэж нэрлэдэг вэ гэхээр үүнээс гадна альтернацийн тэмдэг буюу хурлын тэмдгүүдээр үүсэж гарч ирдэг бас нэг 5 ихшиг байдаг. За тэр нь мэдээж до диез, ре диез, фа диез, соль диез, ля диез эсвэл си бемол, ля бемол, соль бемол, ми бемол, ре бемол гэж нэрлэгддэг юм шиг байна. За энэ бол амар супер нэг үнэтэд ойлгох шаардлагагүй. За энийг яг би хэлээд байна гэхээр өнөөдрийн хичээлийг бүгд ойлгохын тулд бид нар одоо жишээлбэл одоо ингээд титанда барил гэж нэг хэсэг аягүй их ярьдаг гэсэн. Тэгээ энэ одоо ерөнхийдөө бол бас тийм ч оновчтой үг биш. Бүгдээрээ өнөөдрөөс яг барилт биш аккорд гэдэг зүйлийг сурах гэж байгаа. За аккорд гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр за өмнөх хичээлээр бид нэр одоо жишээлбэл дасаа сурсан тийм. Тэгээд нэг лаадууд ингээд ахиулж яваад ингээд дуурайд идэх юм дасаа сурсан байгаа өмнөх хичээлээр. За тэгэхээр тэр дасаад яасан бэ гэхээр харматик буюу одоо юм хагас өнгөний зайтайгаар ингээд ширхэхээр ихшгүүдийг дуурайд байсан. Тэгээд нэг дан ихшгүүд ингээд дуурай явуулсан. Дан гарын дуурай явуулсан. За тэгвэл өнөөдөр бүгдээр юу сурах чинь гэхээр аккорд буюу дан биш. Одоо 3 болон түүнээс олон ихшиг дуурайдаг зүйлийг аккорд гэж нэрлэдэг байхгүй юу? 3-аас олон ихшиг дуурайх юм бол аккорд дуурч чинь тий. За 3 байж болно, 4 байж болно, 5 байж болно, 6 байж болно, 10, 20, 30 хамаагүй. 3-аас дээш олон ихшиг дуурайх юм бол аккорд гэж нэрлэдэг. За жишээлбэл бид нар нэгдүгээр утсыг дангаар нь дуурахад одоо энэ ганц ихшиг л дуурж байгаа. Ми гэсэн ихшиг дуурж байгаа. Нэгдүгээр утсыг нэгдүгээр ладны даашид нэг одоо фа гэдэг ихшиг л дуурж байгаа. Тэгвэл би одоо доотлын одоо энэ 3 ихшиг одоо 1-ийн 1, 2-ийн 2, 3-ийн 3 ингээд зэрэг даржаад дуурчвал энэ аккорд дуурж байна. 3 ихшиг дуурж байгаа учраас. За магадгүй 4 ихшиг дуурж болно. Бас л аккорд дуурна. 5 ихшиг дуурал бас л аккорд дуурна. 6 ихшиг дуурал аккорд дуурна. За гитар дээр хамгийн дээд нь 6 ихшиг зэрэг дуурж болж байгаа. За тэгвэл төгөлдөр уурн дээр магадгүй 13 байх юм бол 10 ихшиг ингээд дахиад 10 ихшигтэй аккорд дуурна гэсэн. Дахиад найзгаа авчираад одоо дахиад 13 нэмэх 20 ихшиг дарах юм бол 20 ихшигтэй аккорд дуурна гэсэн. За тэгэхээр өнгөтэй гитар бол хамгийн дээд нь бол 6 ихшиг давхар дуурч шууд чинь болох чадчих гэсэн. За аккорд гэдэг ойлголтыг ерөөсөө бид нар юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр 3-аас олон ихшиг дуурах юм бол аккорд болт юм байна л гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр аккорд нь дотроо 2 төрөл байдаг. Ер нь маш олон төрөлтэй. Гэхдээ үндсэндээ бол 2 төрөл байдаг. Яг нэг хүн одоо хүнээр бол одоо эрэгтэй, эмэгтэй гэдэг хүнтэй яг адилхан. Мажорын аккорд бол минорын аккорд гэж 2 төрөл байдаг. За тэгэхээр хүнтэй адилхан гэдэг би жишээ яагаад авсан гэхээр жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо суух юм бол дундаас нь хүүхэд гардаг тийм. Аавынхаа ген, ээжийнхаа генийг авч төгсөн. Гэтэ аав ээжээс өөр арай жоо өөр царай төрхтэй арай жоо өөр ертөнцтэй тийм хүүхэд төрнө. За энэ бол одоо юу гэдэг нэг мажор минор хоёрын дундаас гарч ирэх нэг өөр одоо аккорд гарч ирж байна гэсэн. За тэгэхээр одоо нөгөө улс орон гэдэгтэй адилхан одоо Монгол гээд улс байна, Хятад гээд улс байна, Орос гээд улс байна гэдэгтэй адилхан одоо доогоос доогийн доо гэдэг ихшгээс гаралтайгаар одоо доо гэсэн ихшгээр нэмэх нь 2 ихшиг нэмээд нийтдээ 3 ихшиг болж байна л да. Доо одоо Монгол эрэгтэй хүн, Монгол эмэгтэй хүн гэдэгтэй адилхан одоо до мажор, до минор гэж байдаг. Тэгвэл Хятад эрэгтэй хүн, Хятад эмэгтэй хүн гэдэгтэй адилхан ре минор, ре мажор гэж аккорд байдаг. За би энэ жишээг яагаад яриад юм гэхээр дараа нэг аккорд яаж задардаг вэ гэдгийг та бүхэнд ойлгохын тулд яриад юм гэсэн. За тэгэхээр ямар нэгэн ихшиг болгоноос мажор болон минорын аккорд үүсдэг гэсэн. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бидэнд үндсэн 7 ихшиг байгаа. За 7 ихшиг долуулаад мажорын болон минорын аккордуудыг өөрөөсөө үүсдэг. За үүн дээр нь үүснэл 5 ихшиг байдаг. Тэгэхээр нийтдээ бол ерөөсөө 12 ихшиг байдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр 12 ихшиг тус бүрээсээ мажор болон минорын аккордууд үүсдэг гэсэн. Тэгэхээр нийтдээ 12 мажорын аккорд, 12 минорын аккорд байдаг гэсэн. За тэгвэл одоо жишээлбэл тэр 12 мажор минорын аккордууд маань яадаг вэ гэхээр жишээлбэл до мажор гэдэг аккорд байхад эсрэг талд нь яг нь до минор гэж аккорд байна гэсэн. За тэгвэл бид нар зөв хүний жишээ авах юм бол жишээлбэл одоо Орос хүн Монгол хүнтэй гэрлэж мэдээж болно те сууж бол мэдээж болно. Гэхдээ дундаас нь төрөх хүүхэд маань нөгөө генийн намж төрөхөөр бас арай өөр эргэлз хүүхэд төрөдөг те. Түүнтэй адилхан аккордууд ингээ хоорондоо холигдоод ирэхээр янз бүрийн тийм аккордууд үүсдэг. За мажор хэв шинжтэй юм шиг мөртлөө одоо төгсгөл нь арай өөр ч гэдэг юм уу те. Одоо жишээлбэл major 7, minor 7 ч гэдэг юм уу те. Do C major 7, C minor 7, C suspended chord, C одоо юу гэдэг дiminished accord гэх ингээд төрөл бүрийн аккордууд үүсдэг. Энэ юу вэ гэхээр
ямар нэгэн өөр өнг, ямар нэгэн өөр өнгийн эмэгтэй хүнтэй, ямар нэгэн одоо өнгийн эрэгтэй хүн, ямар нэгэн өөр өнгийн эмэгтэй хүнтэй суухад дундаас нь дахиад өөр хүүхд төрж байгаа гэдэгтэй л өнгөд агаар нь адилхан гэсэн. Хоорондоо яаж холигдож болдог. Тэгээд аккордын ерөөсөө хамгийн гол үндсэн зарчим нь мажор болон минор гэж хоёр төрөл байна. За эднээс нь хоорондоо ингэж их одоо до мажор нь одоо ре минортой холигдоод нэг өөр төрлийн хүүхд гарч байгаа гэдэгтэй яг агаар адилхан гэсэн. Аккорд ингээ хоорондоо холигдоод зөндөө олон төрлийн аккордууд үүсдэг. За тэгэхээр хүмүүс юу гэдэг вэ? За үндсэн 7 барилт амар супер юм ярьдаг. Ерөнхийдөө бол тийм юм бол байдаггүй маа. Хэрвээ бид нар үндсэн гэж нэрлэх гэдэг юм бол нөгөө цэвэр мажорын 12 аккордыг бид үндсэн гэж нэрлэх хэрэгтэй. Цэвэр минорын 12 аккордыг үндсэн гэж нэрлэх хэрэгтэй байхгүй. Яг л тэр нөгөө цэвэр 12 мажор, цэвэр 12 минор аккордууд чи хоорондоо холилдоод өөр төрлийн аккордуудыг үүсгэж байна гэдэг юм харах хоноор ойлгож болно. Тийм учраас бид нар ямар нэг юм үндсэн гэж нэрлэмээр байгаа юм бол 12 мажор, 12 минор үндсэн байдаг. До мажор, до минор, ре мажор, ре минор, ми минор, ми мажор, фа мажор, фа минор гэх мэтлэн явсаар нийт 24 аккорд байдаг. За энэ 24 аккордыг аягүй сайн мэддэг, хаанаас нь ч харсан ямар ч позишн тоглодог болчих юм бол ерөнхийдөө гитар тоглоход одоо аккорд дээр ингээд хүссэн дуу тоглоход бол нэг асуудалтай юм ерөөсөө үүсдэггүй л гэсэн. За ингээд олон юм урьдчилаа бүгдээрээ өнөөдрийнхөө аккордуудыг суръя. За өнөөдөр болохоор бид нар 2 ширхэг минорын аккорд, нэг ширхэг мажорын аккорд үзье. Нийтдээ 3 аккорд үзэх болно. За ингээд хамгийн эхний аккордоо үздэгэ. За одоо бид нар ихэд аккорд сурахаас өмнө аккордын хүснэгтийг уншиж сурах хэрэгтэй болно. За миний яг хажууд гарч байгаа зурган дээр одоо ийм дөрвөлжийн хүснэгт харагдаж байгаа. За энэ хүснэгт яаж унших вэ? Хамгийн дээдлийн шугамыг бол одоо энэ дээдлийн цагаан нуруу гэж уншина. За тэгээ эхний дөрвөлжин 1-р лад, тэгээ 2-р лад, 3, 4, 5-р лад гэж уншиж байна. За одоо энэ чэнэс одоо 1-р утас одоо баруун талын одоо шугамыг бол 1-р утас гэж нэрлэнэ. Тэгээ 2, 3, 4, 5, 6-р утаснууд гэсэн. Ерөөсөө л энэ гитарын одоо энэ хүзүүг биднес одоо энэ зурганд илэрхийлж байна. За тэр улаан дотор байгаа бөөрийн тоонууд бол одоо 100 гаруй маань хурууны дугаарууд байна. За одоо бид тэр хурууны дугааруудаа харж агаад лаадан дээр хуруунуудаа тавиад одоо энэ хүснэгтийг уншихад оролдоод үзье. За эхлээд бид нар хүснэгтэн дээр нэгийн тоо байна бөөрийн дотор. За нэг гэдэг маань одоо 100 гарын маань нэгдүгээр хурууг илэрхийлж байгаа. За одоо бүгдээрээ аккорд уртаа нэг юм анхаарна. Гарын алга ерөөсөө энэ хүзүүнд хүрч болохгүй. Гарын алга хүзүүнд ерөөсөө хүрч болохгүй шүү. За тэрний аюулс анхаараа. За булчингаар хавчиж болохгүй. Булчин сул байх хэрэгтэй. За бугуу уушаа хөнгөр байх хэрэгтэй. За эхлээд нэгийн тоо хамгийн баруун захын одоо шугам дээр одоо хамгийн ихний дөрвөлжин дотор байна. За тэгэхээр бид нар юу гэж унших вэ? Нэгдүгээр улсын нэгдүгээр лад гэж уншина. За хуруунтай тавьхдаа хурууны өндгөөр нь чанга дарна. За алгыг дэше хөргөж болохгүй. За нэгдүгээр улсын нэгдүгээр ладны 1 дуу, 3 дугаар улсын 2 дугаар ладан дээр 2 дуу, 2 дугаар улсын 3 дугаар ладан дээр 3 дуу. За ингээд D minor гэсэн аккорд байна. За одоо D minor гэхлээр бүгдээр дуурна. За дууртаа явах вэхээр D minor дээр 6 болон 5 дугаар улсыг дуурж болдоггүй. 6 болон 5-ыг дуурж болдоггүй. 4-р утсанд доошо дуурна. 4-өөс доош утсанд дуурна. 4-өөд татаад, 3-аад татаад, 2-оод татаад, 1-д татна. За D minor гэсэн аккорд дуурж. За зарим тохиолдолд хүмүүс одоо ингэ дуурахгүй байгаа. Зарим хүмүүсээр ингэ дуурахгүй байх тохиолдол гарна. За энэ юундаа байдг вэхээр хурууныхаа өндгөөр нөгөө сайн дараад суулж өгөхгүй байх юм бол бас дуурдаггүй. Утаснууд дээр чанга дарж өгөхгүй болохоор даралтаа сайн үүсгэж өгөхгүй болохоор хуруунд бас дуурахгүй тохиолдол бас байдаг. За хуруундаа яг ингэ зүг дараад чанга дарж өгөх юм бол дуурна. За дараагийн бас нэг алддаг зүйл нөгөө илүү мах гэж нэг одоо яг энэ доотлын хэсэг. Энэ хэсгээрээ дарчих юм бол нөгөө доотлогын утсанд хүрээд доотлогын утсыг бас ингэ хаагаад одоо доотлогын утсыг энэ хуруу маань хаачих гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас дуурхаа болчдөг. Тийм учраас яг хурууны өндгөөр нь дараад сайн хуруунд суулгаад үеэр нь сайн суулгаад яг өндгөө хэсгээрээ дарах хэрэгтэй гэсэн. За 4 3 2 1. За D minor гэсэн одоо бид нар хамгийн их сурж байгаа аккорд D minor гэсэн аккорд. За бидний дараагийн сурах аккорд за A minor гэсэн аккорд байна. За нэгдүгээр хуруу одоо яг нэг уцаар дээшлсэн харагдаж байна. 2 дугаар утсны нэгдүгээр ладан дээр. За 2 дугаар хуруу бас нэг уцаар дээшлсэн. 4 дугаар утсны 2 дугаар ладан дээр харагдаж байна. За 3 дугаар хуруу болохоор 3 дугаар утсны 2 дугаар ладан дээр. За ийм аккорд байна. A minor гэсэн аккорд. A minor. За ерөнхийдөө монголоор бол ля минор гэж дууддаг. За утаснуудаа болохоор A minor-ыг бол хаанаас дуурах вэ гэхээр 6 дугаар утсыг дуурдаггүй, бус утснууд нь дуурдаг. 5 4 3 2 1 гэж утснуудаа дуурна. 5 4 3 2 1. За 5 дугаар утсыг эрхээ уруу, 4 дугаар утсыг эрхээ уруу, 3 дугаар утсыг долоон уруу, 2 дугаар утсыг хятад уруу, 1 дугаар утсыг ядам уруу дуурж байгаа. За бидний сурах дараагийн аккорд E major буюу E гэсэн аккорд байна. За одоо та бүхэн нэг юм анзаарах юм бол одоо бидний ихэнх үзсэн 2 аккорд
ямар нэгэн үсэг байгаад ардталтай M үсэгтэй байсан. За тэгсэн бидний сүүлд үзэж байгаа аккорд болохоор ардталтай ямар нэгэн жижиг M үсэг байхгүй. За тэгэхээр анзаарах юм бол M үсэггүй аккордуудыг бид нэр major аккорд гэж уншдаг. Major буюу одоо major гэж уншдаг. Ардтал нь M үсэгтэй аккорд байх юм бол minor буюу одоо minor гэж уншиж байгаа. За E major гэсэн аккордыг бүгдээр хүсэлтэд хараад уншия. За 1-р хуруу 3-р утасны 1-р дадан дээр, за 2-р хуруу 5-р утасны 2-р дадан дээр, 3-р хуруу 4-р утасны 2-р дадан дээр. За харах юм бол A minor гэсэн аккордыг нэг утсаар дээшлүүлснээр л харагдаж байгаа. Яг A minor-тэй яг адилхан гэхдээ нэг утасны дээр байна. За одоо утасаа дуурахтаа бүх утаснууд дуурна. E minor, E major гэсэн аккордны бүх утаснууд дуурдаг гэсэн үг. 6 5 4 3 2 1 гэх бүх утаснууд дуурна. За аккордууд эхнээс нь дуурайд үзье. Хамгийн ихний D minor гэсэн аккорд. За дараа нь A minor гэсэн аккорд. За дараа нь E major гэсэн аккорд. За буцаад A minor болгоё. За одоо энэ дасгалыг бүгдээрээ хийгээхдээ нэг юм анхаарай. DM гэсэн аккорд юм байла. За нэг утсаа дээшлэнгүүд AM гэсэн аккорд болчихно. Гэхдээ нэг утсаа дээшлээ энэ хуруу маань одоо DM гэсэн аккорд юм байсан. Нэг утас дээшлээ, нэг утас дээшлээ, нэг утас дээшлээд энэ хуруу тосгошоо болчихно. Тэгэх юм бол A minor гэсэн аккорд болчихно. За яг энэ аккордыг нэг утсаа дээшлээд, нэг утсаа дээшлээд, нэг утсаа дээшлээд E гэсэн аккорд болчихно. E major гэсэн аккорд. Ба буцаагаад нэг хуруугаар доошлуулчаад AM гэсэн аккорд болно. За ерөнхийдөө хөдөлгөөнд харах юм бол нэг ингээд утсуудаар дээшлүүлээд буцаад доошлуулаад эхнээсээ дээшлээл, доошлол, дээшлээл, доошлол. За ийм дасгал байгаа. За DM AM E AM DM AM E буцаад AM. За одоо энэ дасгалыг бүгдээрээ маш их хийх хэрэгтэй. За ерөнхийдөө нэг өдөрт нэг 20-оос 30 минут яг энэ дасгалыг хийгээд суучих хэрэгтэй. Яг анх сууж байгаа хүмүүс. За аккордуудаа одоо болж өгöd одоо ингээд анх сууж байгаа хүмүүс нэг хурууг ингээд зөөж тавьж байгаа бах. Ингээд нэг хурууг тавиад, дараагийн хурууг тавиад, дараагийн хурууг. Одоо бүгдээр яах вэ гэхээр аль болох нэг хуруунд нэг зөөхгүй шууд аккордуудаа бүгдээр нь шууд зөөх хэрэгтэй. Шууд аккордуудыг зөөлөө. Шууд хуруунд дахиад зөөлөөд. За буцаалаа. За юм. За бид нар хоёр хичээлээр өнөөдөр юу сурсан бэ гэхээр 3 шиг аккорд сурсан байгаа. Үүнд DM гэсэн аккорд. За зураг маань гарч ин тэгээ доогоор маань одоо том тоонууд гарсан байгаа. Энэ маань ямар учиртай вэ гэхээр нөгөө аль утсыг татчихна гэдгийг тоонуудаар илэрхийлсэн байгаа. За DM гэсэн аккордны арталт 4 3 2 1 гэж тоонууд байна. 4 татлаа, 3 татлаа, 2 татлаа, 1 татна гэсэн. За дараа нь аккорд солигдоод AM болсон байна. За одоо утасныхын тоонууд бол бас өөр болсон байна. 5 4 3 2 1 болсон байна. За дараа нь аккорд солигдоод E гэсэн аккорд болсон байна. За утаснуудын тоонууд нь 6 5 4 3 2 1. За одоо буцаад AM 5 4 3 2 1. За энэ бол ерөнхийдөө аккордуудаа ингэж шилжүүлээд аккордуудаа дуурж үзэж байгаа юм дасгал байгаа шүү. За одоо хамгийн гол бас нэг бидний алдаж болохгүй, ерөөсөө мартаж болохгүй зүйл бол баруун гар байгаа. Баруун гараа ерөөсөө яг татах ёстой хуруунуудаа татах ёстой утаснууд дээрээ л байрлуулж татчих шүү. За ингээд нэг хуруугаараа ингэж татчих болохгүй. Яг 4-ийг эрхээ хуруу, 3-ыг долоор хуруу, 2 утсыг дунд хуруу, 1 утсыг ядам хуруу. За аккорд солидлоо 5 дугаар утсыг эрхээ хуруу, 4 дугаар утсыг эрхээ хуруу, 3 дугаар утсыг долоор хуруу, 2 дугаар утсыг дунд хуруу, 1 утсыг ядам хуруу. За аккорд солидлоо 6-ыг эрхээ хуруу, 5-ыг эрхээ хуруу, 4-ыг эрхээ хуруу, 3-ыг долоор хуруу, 2-ыг дунд хуруу, 1-ийг ядам хуруу. За буцаад AM гэсэн аккорд боллоо 5 татлаа, 4 татлаа, 3 татлаа, 2 татлаа, 1 татлаа. За баруун гар нь маш чөлөөтэй хөнгөн хөдөлж явах хэрэгтэй. Нөгөө өмнөх хичээлээр хийсэндээ эдит гэж юусоо болохгүй. Аль болох өөрлөгөө дотшоо татна. За ингээд яг энэ дасгалыг аккордын 3 дугаар нь солиолоо. Аль болох нөгөө хөнгөн сольж явах хэрэгтэй. Тэгээ өнгө болгоно алдахгүй дуурж явах хэрэгтэй. За тэгэхээр тулд хуруунуудаа сайн суулгаж өгөх нь байна. Тэгээ доотлого утсанд хурж юусоо болохгүй гэсэн үг. Тэгээ анхаарал зөвлөл дахиж хэлье. Алгыг юусоо ийшээ нааж болохгүй, суугыг юусоо хавчиж болохгүй шүү. За ингээд бид нар өнөөдөр хоёр хичээлээр 3 ширхэг аккорд сурлаа. Үүнд маань DM, EM,
E гэсэн 3 шиг аккорд байлаа. За одоо гэртээ дасгалыг ерөнхийдөө нэг 20-оос 30 минутаар нэг 3 удаа гарч юм уу те. За нэг хоолны өмнө, хоолны дараа ч юм уу эсвэл одоо хичээлд явахаа өмнө хичээл эренгүүтэй ч гэдэг юм те. Олон цагаар хийхгүйгээр багаар олон удаа оролдоор бас хийвэл илүү үр дүнтэй байдаг шүү гэж та бүхэндээ бас зөвлөмөр байна. За ингээд хурд хичээлээрээ уулзлаа түр бака. Юмудаа сайн давтаарай. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагддагаар бичлэгээ баруун доод бодонд байх 400 удаа өнгөтэй subscribe гэсэн товчгоор үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн дөрвөлжин товчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад хүмүүс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн товчлуудаараа дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. За ингээд та бүхэндээ баярлалаа.